Ядуу зүйтэй амьдарч байна. Энэ нийт хүн амын 27.4% гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хүн амын 24%, Өд орон нутгийн иргэдийн 32% нь ядуу гэсэн нийгмийн ангилал багтаж байна. Манай улсад ажилгүйдлийн түвшин 14.7%-аар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6,700 мянган хүнээр буурсан статистик үзүүлэлт гарчээ. Дунджаар нэг өрхийн сарын орлого 820 мянган төгрөг байх юм. Хэдийгээр ажилгүй иргэдийн тав буурж байгаа ч валютын ханшийн өөрчлөлт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл нэг талаас импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг солируулж бодит орлогыг бууруулж байгаа гэж албаныхан үзэж байгаа юм а. Ер нь зүгээр ингээд хүн амын амжиргааны төвшин дотн ингээд хүн амыг юусоо орлогоор нь ч юм уу хэрэглээ талаас нь тэнцүү 5 бүлэгт ингээд 20% нь хуваагаад үзэх юм бол одоо хамгийн чинээлэг 20%, хамгийн одоо доод төвшөнд байгаа 20%-ийн хоорондын одоо яг хэрэглээний ялгаа бол нэг 5.5 дахины юм зөрүүтэй байгаа. Ер нь манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5%-тай 12 онд 12.4% өсөлттэй байсан. Энэ өсөлт бол нэлээд өндөр өсөлт. Дэлхийд эрхний айргийн 5-д орох хувьцаар хэмжээний юм өндөр өсөлтүүдтэй. Тэгэхээр энэ өсөлтийг хэвээр хадгалж эдийн засгийн салбарын бүтцийн болон эдийн засгийн бүх төрлийн хөрөнгө оруулалтын бодлого, мөнгөний бодлого энэ бүгдээрээ эдийн засгийн өсөлтийг доктортой байдлыг хадгалж байж гэмээр дүндээ хүн амын амжиргааны төвшинг хадгалах. Цаашид бол амжиргааны төвшинг дээшлүүлэх гэсэн юм бодлого бол бодиттой гарах учиртай. Ингэж иргэдийн амжиргааны төвшин буурсан үзүүлэлтээр гарсан нь нөгөө талаас гадаад худалдааны үндсэн гол дөрвөн түншийн валюттай харьцах төгрөгийн ханш сүүлийн жил гаруй хугацаанд зарим нь хоёр оронтойгоор илэрхийлэгдэх хэмжээнд суларсан. Гаднаас орж ирж байгаа евро, йен болоод доллар, рублээр хийсэн худалдаа дунд хугацаанд зах зээлийн үнийн өсөлт бий болгож байна. Энэ нь хүн амын бодит орлогот худалдаа авах чадвар болоод ард иргэдийн амжиргааны төвшөнд нөлөөлөхийг үгүйсэхгүй гэж эдийн засгчид үзэж байгаамаа. Тиймээс Монгол банк үүн дээр анхаарах учиртайг учирлаж байна.